бол тойл. Хэд бидний хийж байгаа үйлдэл хэлсэн үг бүрийн тусгал. Ам ёо. Эцэг их хүүхдийн харилцааны тухай ярьж байна. Гэр бүлийн радио. Гэр бүлийн радиог энэ цаг үеийн долгионо тааруулаа хүлээн авч үзэж бас сонсож байгаа эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ энэ цагийн мэд дэвшүүлээ радиогийн 4-р студид хөтлөгч Заяа, хүүхэд хөтлөгч Алсу, найруулагч Мизүгийн хамтдаа энэ өдрийн Kids Time-ыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. 84.5, 104.5 гэсэн долгионууд дээр та нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байгаа бол гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай пэйж хуудас дүрстэйгээр харагдаж байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн дор комент бичээд бидэнтэй хамтдаа цагийг өнгөрүүлэх боломжтой байгаа шүү. Ингээд өнөөдрийн сэдвийг хамтдаа ярилцгаая. Зуны амралт эхэллээ. Би бараг өмнөөс нь баярлаад нэг. Гэтэ зуны амралт эхэллээ гэхээр аав ээжүүд зарим нь баярлаа, зарим нь баярлдаггүй шүү. Яагаад тэгдэм бол? Мэдхгүй хүүхдүүд нь эцэг ихүү те? Тий, эцэг. Тий, хүүхдүүд нь нөгөө нэг хичээлгүй болохоор сахилахгүй даа тийм болохоор. Чи хичээлгүй болохоор сахилахгүй тийм үү? Үгүй л дээ. Ер нь тэгдэм үү те? Тий, ер нь их хүүхдүүд тэгдэл гэж бодож байна. Бодож байна уу? Тий, бодож. Тэгээ чамд хэлж гин үү? Би ингээд амарчхаар сахилахгүй даа гэдэм аа гэж хэлж гин үү? Үгүй. Үгүй ээ, хэлэхгүй ээ. Үгүй. За тэгвэл уг нь айгүй л юм шиг ш те? Гайгүй. За тэгвэл энэ зуны амралтаараа юу хийх талаараа бит хоёр ярилцах гэж байна. Зуны амралт эхэлсэн ямар вэ? Амар гоё. Гэхдээ 1 2 3 4 6 7 8 11 гэдэг ангиудад шүү дээ. Одоо зуны амралт байна баярлалаа шүү дээ. Гэхдээ 5 9 12 нод угаасаа ингэж баярлахгүй. Ангиуд нь таараа тий. Тий, би бол 5 дахь ангилтаа. Гэхдээ би гониглож чадахгүй байгаа. Мэдхгүй. Яагаад гониглох хэвтэй? Ангиуд нь одоо хүүхдүүдээр ингэ салах юм ч нөгөө нэг сална шүү дээ, тарна шүү дээ. Өөрөөр ингэ тодорхой тарахгүй байж бас болно шүү дээ. Болно л доо. Гэхдээ эцэгийнхээ урал дээр маа тэгээ хэлсэн байсан шүү дээ. Нөгөө тарна гэд. Тийм үү. Юу л агаах л та. Одоо болохоор нөгөө дунд ангид ороод ирэнгүүт сонгоны анги өөр нөгөө төрөл бүрийн анги болоод салчин. Тэгээд дээрээс нөгөө хүүхдүүдийн гэрээс шалтгаалаад сургуулаар солих гэх мэтчлэн ийм зүйлүүд гарах бах. Тэгээд тэрийг хэлсэн байгаа. Тэгээд тэр нь тийм юм болсон ч гэсэндээ би ингээд жоохон гониглохгүй байна гэдэг юм уу те? Тий. Зүгээр би ч гэсэндээ нэг гониглож байгаа хөөхгүй. За одоо 5 дугаар анги төгсөх ер нь хэр юм бэ? Гоё. Гэхдээ найзуудаасаа салсан болохоор муухай л байна. Тэгээ найзуудтайгаа байнга холбоотой байж байгаа юм чи. Тэгээ холбоотой байгаа. Тий. Утас байна, Facebook байна. Яаж холбоо барих боломж зөндөө байгаа юм чи тий. Тэгээд улирлын амралт биш нөгөө юуны зуны амралт болохоос нь өмнө радиогийн Kids Time нэвтрүүлгийнхэн хүрээнд зохион байгуулсан сургалтандаа суугаад төгссөн шүү дээ тий. Тэгсэн. Тэгээд сургалтандаа сууж төгсчөө дараас нь сургуулаа төгссөн. Аюу олон төгсөлттэй байсан. Харин тий. Амар гоё байсан. Одоо энэ зун чи юу их вэ? Энэ зун би одоо өөрийгөө хөгжүүлнэ, гадаад энтер явна. За хаашаа явах вэ? Баян үлгийн юм уу тэгээ гоё улс орн руу аялна. Баян үлгийн чи аймаг шүү дээ. Аймаг л. Тий, Баян үлгийн аймаг. Тий, Баян үлгийн рүү Монгол дотроо зугаална гэсэн үг юм тий. Зөв. Тэгэхээр улс үндэстнүүдийн гоё ёс заншлуудтай очиж танилцнаа гэсэн үг юм байна. Гоё газраар явах нь шүү дээ. Чинь болоод хөдөө бас нэг явж байгаагүй. Гоё ингээд Монголын үзэсгэлэнтэй нэг гадаад ороо шиг гоё газруудаар явж үзэхийг бас их хүсдэг шүү дээ. Даанч жоохон амжитгүй байхгүй юу? 100 ер нь та хэдэд хэр их урт хугацаа вэ? Зуны амралтын хугацаа. Зуны амралт бол 3 сар гэхээр надад бол амар их санагддаг л та. Гэхдээ зарим хүмүүст бас баагүй санагддаг л гэж бодож байна. Хүүхдүүдийн хувьд ер нь. Хүүхдүүдийн хувьд бол баг их. Тэгээ тэр хугацаанд юу хийж амжуулах вэ таад? Зуны даалгавраа хийн, тэгээд гоё гадар дотор амарна тий. Тэгээд зуны даалгавар өгсөн юм уу? Өгөөгүй л тий. Айгуугүй. Одоо чи шинэ багштай уулзсан шүү дээ. Одоо 6 дугаар ангид орохоор чинь нэг хэцүү зүйл нь юу гэх юм бол өмнө ганцхан багштай харьцдаг байсан. За яг дуу хөгжим, англи хэл, биеийн тамир гэдэг ч гэсэндээ одоо бол хичээл алганыг нь өөр багш орно. Та өөр багш орно, монгол хэл өөр багш орно, зураг өөр орно, нийгэм гэл ингээд бүх хичээлүүд нь өөр багш ороод ирэхлээр олон багштай харилцаа үүсгэх гэж бас жоохон хэцүү байхаа. Эхний хэдэн сарда. Гэхдээ манай алсуу бол
өстой юу ч болоогүй юм шиг давч байгаа тий. Манай анаа бол хэлжсэн бохгүй юу. Ер нь бол танай ангийн дунд анги ороход баг маш хэцүү юм бэлээ. Учир нь нөгөө нэг багшууд ч нь штэ чамайг штэ амар их даалгавартай гэдгийг чинь мэдэхгүй болохоор бүр баахан даалгавар өгдөг гэсэн. Өмнөх багш нь хэр даалгавар өгснээ мэдэхгүй ш тий. Тийм мэдэхгүй. Тийм ямар багш тоон дээр ихтлэхөр өгсөн юм чи монгол хэлийг баг өгөөч гэж хэлж болохгүй ш тий. Хэлэхгүй штэ тэгвэл халуулт юм. Тэгээд багш нар алахаараа яах вэ? Уурлаа штэ бүр амар уурлаа штэ. Аа. Ер нь уурлахаар ер нь юу н амар байдгүй багш нар гэдэг барьж аваад зогддгүй үстэй. Зоддгоо. Тэгсэн хэрнээ юу хон амар ах вэ? Ер нь бол ойрлох чадвар нь амар. Ойрлох чадвар нөө. Тэгээ ойрлох чадвартай багш нар маань энэ зун бас сайн амраарай. Та хэд манаас их ядарж байгаа шүү. Ирэх намар хідүүлээ дахиад ойрлох шаардлага гарна. Тэгэхээр багш нар гэдэг яхаар ойрлт юм бэлээ. Би сая хэсэг та хэдтэй нөгөө та хэдийн багш болоод ингэ явсан чинь байнга л ойрлолоо штэ. Тийм штэ. Тий. Тэгэхээр багш нар угаасаа ер нь ингэдэг багш болох хүмүүсийг цаанаас нь ойрлох чадвартай хүнийг бас багш болгодог баг. Тийм штэ. Гэхдээ та нар сайн өгөнд ороо томот байх юм бол нэг хорлоод ах шаардлага байхгүй шүү дээ. Хорлоод ах ямар ч шаардлагач байхгүй шүү дээ. Хоолойд зөөхгүй. Тийм шүү дээ. Хоолойч зөөхгүй бүх юм амар болчих байхгүй. Хэвээ хайлтын багш. Хайрлаа шүү дээ тий багшигаа тэгвэл. Тий. За одоо сая сургалтанд хичээлийн дуусгахын алдаад л ингээл сургалтандаа суулаа л да. Энэ сургалтанд 100 үргэлжилсэн бол чамд ямар байх вэ? Гоё штий. Гоё. Өдөр болгон гоё яваал тэгэл найзуудтайгаа уулзаал. Аха. Дахиад нөө юу вэ? Чөлөөтэй харьцахыг сураал гоё штий. Ер нь сургалтандаа суугаад юу мэдэж авсан? Чөлөөтэй харилцах, би эрэгтэй эмэгтэй ямар ч хамаагүй хүнтэй харилцаж сурахыг сурсан, ойлгосон, мэдэрсэн тий. Тэгээ сургалтандаа суусан анхны өдрийн сэтгэгдэл бас сүүлийн өдрийн сэтгэгдлийг нь сонсвол. Анх бол би ер нь бол жоохон жоохон эрэгтэй эмэгтэйтэй жоохон харилцаж чаддгүйсэн. Тэгээ сүүлдээ бол тэгэл эрэгтэй эмэгтэй ямар ч шаардлагагүй болцсон. Тий. Хүн л юм чин тий. Бүх хүнтэй л ярилцаж, бүх хүнтэй л харилцаж сурах юм чин тий. Хүүснөр болохоос адилхан л хүн шүү дээ. Тийм шүү дээ. Адилхан л хүн шүү дээ. Тий. Тэгвэл одоо яг энэ Kids Time нэвтрүүлгийнхэн хүрээнд дахиад энэ зуны амралтаар зохион байгуулагдах сургалт зарлагдсан байгаа. 6 сарын 16-наас эхэлж сургалт маань явна. Тэгээ энэ удаагийн сургалт маань өмнөх сургалтаас юугаараа онцлог вэ гэхээр өмнөх сургалт маань онлайн хичээл бас төлөхгүй байсан бол энэ удаагийн сургалт нь 4 хичээл орохын 3 нь радиогийн хичээл байгаа. Шууд радио дээрээ шууд нэвтрүүлэг гүтлэн өөрсдөө бие дааж нэвтрүүлэг хийн гадаа гараад ингээд сурвалжлаганд явдаг штеп. Тий. Ингээл хүмүүсээс ч за өнөөдөр танд ямар сэтгэл төрж гин гэдэг шиг яг ийм сурвалжлаг хийгээд явна. Зөндөө олон юмнуудыг хийн гэсэн үг байхгүй шүү. Дандаа микрофонтой харьцсан гэсэн үг. Тэгээд сэтгэл зүйн хичээл болон онлайн хичээл нэг хичээл дээр ингээд ороо явуучих юм гэсэн үг. Тэгэхээр илүү нөгөө практик талдаа гэсэн үг. Чөлөөтэй өөрийгөө нөгөө камерын өмнө өөрийгөө илэрхийлж суулгах, микрофон дээр ярьж сурахыг хүссэн. Тэгээд бас нэг сонирхлоо ингээ хөгжүүлэхийг хүссэн. 100 юу хийх вэ гэж бодож байгаа бол энэ сургалтанд өргөжлүүлээд сууна гэсэн үг байхгүй юу? Тэгээ чи анх удаа дахиж суух гэж байгаа найзуудтай хандаж юу гэж хэлмээрээ? Ер нь энэ сургалтаа маш гоё юм бэлээ. Тэгээ та нар бас сураарай. Доор гарч байгаа маркетингийн дугаар буюу 8866 1045 гэсэн дугаар руу та бүхэн холбогдоод сургалтынхын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авлаарай. Эх 7 өнөخت сургалт маань эхлэх гэж байгаа учраас хүүхдийн тоо маш цөөхөн. 10-аас 12 насны хүүхдүүд нэг анги болно 6 хүүхэд. 13-аас 14 насны хүүхдүүд нэг анги болно бас 6 хүүхэд. 15-аас 16 насны хүүхдүүд бас нэг анги болно 6 хүүхэдтэйгээр. Ингээд 3 ангийн 6 хүүхдүүдээр ангиа бүрдүүлсэн сургалт маань 6 дугаар сарын 16-наас эхлэх гэж байгаа учраас та бүхэн амжиж бүртгүүлээрэй. Хүүхдийн тоо ангийн дүүргэлт дүүрчих юм бол хүүхэд нэмж авах боломжгүй болно гэсэн үг. Тэгэхээр та бүхэн яг доор гарч байгаа маркетингийн дугаар руу залгаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авлаарай. Одоо харин асуу. Хэрвээ боломжтой бол сургалтандаа бол үргэлжлүүлээд сумаар л нэ. Сумаар л. Тэгвэл хоёлаа тэрийг эцэг ихтэй нас чичирий те. Тгий. Одоо сургалтандаа суугаагүй. Тэгээд баян үлгийн явчлаа. Баян үлгэр өвчин болвол за нэг 14 хоног ч юм уу бүр чөлөөтэй явлаа гэж бодоход замдаа ингээд ийшээ явахлаар 14 хоног явлаа те. Тэнгүүд үлдсэн өдрүүддээ юу ийх вэ? Үлдсэн өдрүүд. За сургалтандаа суудсан гэж бодчих те хоёлаа. Сургалтандаа суудсан, баян үлгэрээ 14 хоног явчлаа. Үлдсэн өдрүүдэд нь. Тэгэл гэртээ гоё
гэртээ гоё амар сайхандаа жаргана. Жаргана. Гэртээ амар сайхандаа жаргахаар яг юу их вэ? Гэр бүлийнхэн та хоёр гоё хөвгөлдөөл, гэр орноо цэвэрлээл тэ. Аха. Зөөж гадар задар тэг явцсан тэ. Тэг явцсан. Дахиад явж болно шүү дээ. Тэг яах дахиад явж болно. Ер нь бол гадар задар их явах юм байна те. Тэг дүүнэртээ бас нэг жоох юмнаа зааж өгнө. Танаа дүү чинь нэрээ жижиг байгаа юм чинь хол замд явах зүгээр үү? Зүгээр хаа. Зүгээр ах уу? Тий. За та хэд гэр бүлэрээ ярилцаа шийдсэн байгаа шүү дээ тий. Би түрүүн Алсуугийн их Ясминаас нэг асуулт асуужсэн байхгүй юу? Юу? Дахиж дүүтэй болох уу гэдэг. Үгүй юу? Дүүтэй болох. Тэрийг хийн шийдтий. Мэдхгүй. Одоо бол та нарыг шийднэ гэдэг л шүү дээ их чинь. Тийм та нар шийдэх үү? Шийдэнэлтэй гэхдээ би үгүй л гэж л. Яа. Амар муухай юм билээ шүн амар гол тогтоон чадахгүй шүү дээ. Яа уугаж шүн өндүүлэхгүй байгаа юм бэ? Ямар сони юм бэ та нар ч өөдөө. Одоо гэхдээ гайгүй болоогүй нэг сар болсон. За гайгүй болсон л тоо гэхдээ сар болоогүй байхдаа бүр амар ярилдаг ус. Нэрээ уучраас те бас ингээл температур нь таарахгүй халууцна гэл ингээл хэлж байгаа. Одоо бол нэг сар хүрсэн юм чинь дахиад дүүтэй болох уу? Нөө. Хизээ дүүтэй болох юм? Мэдхгүй. Ер нь болох уу? Болохгүй. Ер нь болохгүй. Тэгэд энийг хинт хэлэх үү? Аав ээжт. Аав ээжэд тэгэхээр аав ээж нь тэгээд бас гэр бүлийн хурлаар шийдээ тэгээд болох юм байна те. Тийм л. Гэтэ би үгүй л гэж санал онно л өгнө. Үгүй за. Одоо хоёлаа ингээд төсөөлье заяа. Танаа гэр бүл чинь 6 гишүүнтэй. 7 гишүүнтэй. За тэгээд 7 гишүүнээрс ингээд бүгднгээс нь санал асууж. За одоо хэдүүлээ дахиж дүүтэй болох уу гэдэг санал асууж байгаа заяа. Энэ зуны бас нөгөө нэг төлөвлөгөөнд дотор нь орсон байгаа даа штэ. За тэнгүүгүүд чи юу гэж бодож байна? Хин ямар санал өгнө гэж бодож байна? За манай ээж бол үгүй л гэж хэлнэ. Яагаад? Учир нь нөгөө нэг манай дүү төрснөөс жоох ингээд ядраад байгаа. Тий ядраад байгаа болохоор үгүй л гэж хэлнэ л ахт. Харин Манай манай хоёлаа ингэж бодно шүү заяа. Зөвхөн ойрын хугацаанд биш. Ерөн шүү заяа. ерөн шүү заяа. За тэгэхээр ээж нь бол юу хөө? Үгүй. Одоо болно, одоо болёо гэж яв тий. Тий. За аав үгүй л ахт. Тэгээ аав ээж хоёр нь үгүй гэх юм бол бусд нь тэгээд автоматар үгүй юм шүү. Үгүй л тий. Тий, үгүй гэх үү. Тийм гэж хэлэх хүн байгаа лу? Бага. Хаа. Манай эмэгтэй дүү баг. Дахиад дүүтэй болмоор байна гэдэг ам уу? Тий. Нөгөө айлын баг болохоор дүүтэй болох ямар гойдгоос аахгүй юу? Тэгээ дүү төрснийхэн дараа ямар хөөрх юм дахиад дүүтэй болмоор байл та гэд гойгаад байсан болохоор би тийм л гэж ойлголоо. Яа. Бусдууд нь л үгүй. Бусдууд нь л үгүй. Ясминд хоёр бол яг ямар ч гэсэн үгүй л юм байна. Гэтэ чи нэг асуугаад үзээрэй заяа. За. Дахиж дүүтэй болох уу? Яа дүү нь юу н гоё байна гэд асуугаад үзээрэй заяа. За. Тэгээд тэх юм бол тэгээд дүү нь одоо ингээ нөгөө мөлхтөг болоод тоглоомыг нь булаацалтаад эхлэнгүүд танаа дүү бараг ойлгох бах тий. Болёо дахиж дүүтэй болохгүй. Тий. Яг тэгэж ойлгох. Тэгэхээр дүүгээс асуугаарай. Би бас нэг жоохон бахтай дүүтэй болохыг бүр амар хүсдэгээс аахгүй юу? Гэхдээ би эмэгтэй дүү бүр амар хүсдэг гэсэн. Тэгээд дааж игээ надад эрэгтэй дүү гарч ирсэн чи би өмнө бас ингээ цэцгээ бүр ээжд өгцөцгээ шийдчихсэн шүү дээ. Даанч гинэ. Эрэгтэй эмэгтэй хоёр дүү хоёул дөнгөж төрөхүү ярьсан биз дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр ч хоёул ялгаагүй хүн юм чинь ярьж ирсэн шүү дээ. Жоохон бахтай нөгөө жоохон мэдгүй болохоор тийм мэдгүй. Одоо гэтээ чамд охин дүү байгаа тий? Бага. Охин дүү байгаа, эрэгтэй дүү байгаа. Бүх хүсэл нь биелсэн юм шүү. Билсэн. Ихч байна. Тэгэхээр чи одоо манай Асуугийн хувьд бол нилээ баян хүүхдтэй байгаа шүү тий. Ер нь баян хүн гэхээр ямар хүнийг хэлэх вэ? Ер нь бол би жоохон бахтай амар их мөнгөтэй хүмүүсийг хэлдэг байсан баг. За. Тэгээ одоо хүртэл бас мөнгөтэй л. Мөнгөтэй хүнийг л баян гэж бодож байна уу? Тийм. Мөнгө нь хэр их хэмжээний их үжиж баян бах уу? Сайн мэдгүй л энэ. Чиний ойролцоогоор бодож байгаа. Ойролцоогоор уу? Бараг гэр одоо штэ 10 хүүхэдтэй нэг гэр бүл байгаа штэ. Тэгэхээр чи 12 гэсэн үг заяа. Тэр хүмүүсийн ингээд цалин бэлэн буудсан штэ. За тий. Тэгээ цалин гэхээр чи 2 сая идэр буудсан штэ нэг хүнд. За. Тэгээ тийм 12 хүний цалинтай нэг хүн баян хүн тэлцсэн. За тэгвэл нэг хүнийх юу юм чи 12 хүнийх гэж бодохоор чи хэд үү? Бараг 12-ыг 2-т үржихээр чи 24. 24. Сарын цалин 24 сая төгрөг буудаг хүн бол баян хүн юм байна шүү дээ, тий? Баян хүн л гэж бодчих. Чи тэгвэл том болоод хэдэн төгрөгийн цалинтай хүн болох вэ?
3-2 юм. 3-2 24-лөө зүтгэхгүй мө? Тэгвэл юу лээ бараг ус уучихгүй ажил бишээ. Ус уучихгүй юу ч ярихгүй байвал за бараг л сардаа л 10 сая л авна шүү дээ. Бас бодоод үзсэн юм байна те. Тий. Тийм байна. Тэгвэл манай Монголд яг тийм их цалин авдаг тийм баян хүмүүс чи мэдэх үү? Мэдхгүй. Мэдхгүй юу? Монголын баян хүмүүсийг ер нь мэдэх үү? Мэдхгүй. Монголд тийм баян хүн байдаг болов? Байдаг л ах та. Тийм тэрийг нь сайн мэдхгүй бах тий. Тий. Гэхдээ ийм заяа. Би чам дахиад нэг зүйл хэлье заяа. Ийм их мөнгөтэй байлаа гэсэндээ гэр бүл байхгүй болвол тэр хүн ядуу хүн байдаг байхгүй. Хүн чинь яг уу ингээ мөнгө чинь болохоор зүгээр хэрэглээ. Дуртай юм авч идэхийн тулд, дуртай хувцас өмсөхийн тулд гээд дуртай уцаа барихын тулд ч гэдэг юм уу те. Дэрж тэр мөнгөийг ч олж байгаа. Тэгэхээр тийм учраас тэр чинь зүгээр ингийн хэрэглээ байдаг байхгүй юу? Харин банк сэтгэлийг нь дүүргдэг нөгөө жинхэнэ баян байлгадаг хүмүүс бол гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхөр, хүүхдүүд эдгээр чинь тэр гэр бүлийг өстой тэр хүнийг өстой жинхэнэ баян болгодог байхгүй. Танаа аав бол өстой нэрээ амар баян юм байна. Ийм олон хөөрхөн хүүхэдтэй, халамжтай, сайхан хантай амжин аав нь зөндөө баян байдаг байхгүй. Юу тэр 2-3 сая төгрөгийн цалин 2-3 сая төгрөгийн цалин авч байгаа ч гэсэн 20-30 сая төгрөгийн цалин авч байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг гэсэн үг баян хүнд. Харин нөгөө нэг мөнгөөр баян байгаа хүмүүс ч юм болохоор гэр бүлгүй болвол тэгээ бас л хэцүү шүү дээ. Би гэр бүлтэй болвол гой бүтэн жаргалтай болно доо гэж бас бодоод явж байдаг гэсэн үг. Тийм учраас баян гэдэг ойлголт чинь сэтгэлээрээ баян, эд хөрөнгөөр баян байсан ч сэтгэлээрээ бас баян байхыг хэлдэг шүү. Заа юу. За тэгвэл баян ганцаараа болон баян хүмүүс чинь бас гэр бүлтэй хүмүүс бас хатаарх юм бэ? Тийм шүү дээ, хатаарх шүү дээ. Одоо зарим хүмүүс чинь хүсээд хүүхэдтэй болж чаддгүй хүмүүс байдаг шүү дээ. Болдоггүй хүмүүс байдаг байхгүй юу? Эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэгэхээр тэр хүмүүст чинь зөндөө мөнгө нь байгаад байгаа хэрнээ нөгөө гэрт нь хайр түгээдэг хүүхэд байхгүй бол өөрсдөө бид нар үнэхээр ядуу хүмүүс гэж ярьж явдаг байхгүй юу? Тийм учраас гэр бүлчин бүтэн байж ээж тэгээд эд баялагчин болвол хэрэглээ гэж хэлсэн шүү дээ тий. Тэгээд хэрэглэн ч гэсэндээ хангалттай байгаа. Энэ бүх хүмүүс чинь болвол ямар нэгэн байдлаар тодорхой нэг хэмжээгээр өөрт нь хэцүү зүйл тулгарх юм бол бас л би ядуу хүн дээ гэж бодож явчихдаг гэсэн үг байхгүй. Гэтэ манай асуу бол баян шүү заяа. Дахиж тийм ярихгүй шүү заяа. Чамайг том болсны дараа бол 10 хэдэн жилийн дараа нөгөө хүний цалин хэмжиж байгаа энэ мөнгөнд дүн чинь ч гэсэндээ их хэмжин чи бас их цалин авдаг болсон байх уу? Ямар мэрэгчлээ болох вэ? Би чинь амтан судлаач бол. Амтан судлаач болохоор чинь Монголд ер нь ихээр эрэлттэй бол. Би ер нь мэдхгүй л ах та. Гэт би Монгол биш шүү дээ. Гэтэ чи гадаадад ажиллах уу, Монголд ажиллах уу? Гадаадад. Гадаад хаана ажиллах уу? Америкт бол харин ёстой жинхэнэ эрэлттэй байх юм байна те. Тийштэй баахан заан арслайдер. Тийм байна. Чи яг аль амтныг нь илүү судалмаар вэ? Сайн мэдгүй л юм. Гэхдээ ховорцсон амттууд л ховорцсон. Үлэг гүргээ судлах уу? Үгүй. За чи бүр ховорцсон шүү дээ. Бүр ховорцсон уу? Тэгвэл за өөр ховорцсон амт ямар амтан байх вэ? Яг гэхдээ байж байгаарэ. Би байж нөө. Монголдо гэвэл баг мазаалал судлах юм байна те. Гэтэ Монголдо бол бас мазаалагийн талаар судлаад тоо тоолгоо нь одоо хэдэн жилийн өмнө хийдээсэн одоо хэд болж яах гэдэг мэдээллүүдээ тогтмол хүүхэд байгаа ч гэсэндээ аваа яваадах юм бол чиний мэдлэгт нэмэр болно шүү дээ те. Тэгэхээр Монголд ховор байдаг амьтнуудаа чи сайн судалж чаад хоёулаа дараагийн удаа Монголд амьдардаг ховор төрлийн амьтдын талаар яриа заяа. Чиний сонирхолтой сэдвээр. Харин өнөөдрийн дугаарыг энэ түрээд хоёулаа өндөрлөе. Мэдээж Kids Time нэвтрүүлгийн хүрээнд зохион байгуулагдах гэж байгаа хөтлөгч хүүхэд сургалтын талаар та бүхэн мэдээлэл авахыг хүсэх юм бол 88 66 10 45 дугаард холбогдоорой. Радиогийн 4-р студид хийх юм байсан бэ? Алсуу болон алсуу их заяа. Их заяа найруулагч Мизугийн хамтдаа энэ өдрийн Kids Time нэвтрүүлгийг танд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа түр. Баяртай. Хүүхэд бол той. Хэд бидний хийж байгаа үйлдэл хэлсэн үг бүрийн тусгал. Ампио. Эцэг их хүүхдийн харилцааны тухай ярьж байна. Гэр бүлийн радио.